За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргье. За Монголын үндэсний шагаа харвааны өв уламжлал үүх түүх өвгдээцээс уламжилж ирсэн үндэсний шагаа наадгынхаа өөрийн мэдих хэмжээнд өвгдээц ааваасаа өвдөж ирсэн бас мэдлэгийнхаа хүрээнд өчүүхэн жоохон зүйлийг бас нэг тайлбарлаж хэлье гэсэн тийм бодолтой байгаамаа. Тэгээд ерөнхийдөө орчин цагийн шагаа харвааны шагаа харваагаар хичээлж байгаа залуучуудын бас нэг харагдаж байгаа юм энэ улаан хасаа эрхэмлэн дээдлэх улаан хасааны үүх түүх гэдэг юмыг жоохон муухан хоцрогдож явсан болов гэсэн тийм бодол байдаг. Тэгээд харваач хүнийхээ хувьд ааваасаа сурсан энэхүү үрдэмэ хойц залуу үедээ бас өөрийнхөө мэдих хэмжээнд тайлбарлаж хэлье гэсэн юм бодол байд юм аа. Тэгээд энэ удаад би энэ улаан хасааны ёс үүх түүх гэдэг юмыг бас нэг тайлбар чадах хэмжээгээр хүргэе гэж бодоод энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээд за эрт дээр үеэсээ ерөнхийдөө 15 хасааг өрж одоо аргаагаан тавьж най шимдэг ямар нэгэн байдлаар айлтай тоглоход улаан хасаагаараа нийлдэг. Улаан хасаа гэдэг бол ерөнхийдөө багийн нэг талдаа сахиус сүлдэн эрхэмлж явах хамгийн нандин ариун нандин эдэн улаан хасаа байдаг. Тийм учраас улаан хасааг дээр нэм тавьдгүү, дээгүр нэм гаргадгүү, мөнхөд дээр байж нийлдэг. Орчин цагийн үед одоо ингэж бариад улаан хасаан дээр ингэж тогшоод ингэж нийлээд байгаа. Энийг бол би маш буруу гэж боддог. Эрт дээр үеэс гिचэр хасаагаан тавиад улаан хасаагаа юутайгаа авч ингэж барьж гаад ингэж бүгдийг хурайлж нар зов тойруулж хурайлж нийлээд улаан хасаагаа ингэж тавиад улаан хасаанд ганц нийлэгний нэг сүм тавиад улаан хасаагаа хамгийн түрүүнд авч шимээд энэ гिचэр талын хөөдөгний хасаанаас захаас авч ингэж энэ дээр тавиад дандаа энэ хасааны одоо улаан хасааны доод хасааг ингэж шимж эрт дээр үеэс ингэж хөөж явдаг. Ийм уламжлалтай байсан. Энэ уламжлал сүүлийн үед ерөнхийдөө харагдах юм байсан. Улаан хасаа гэдэг юмны дээр хасаа тавьдаг ганцхан шалтгаан байдаг гэж аав маань надад хэлдэг байсан юм аа. Тэгээд энэ нь ямар учиртай вэ гэхээр улаан хасаан дээр орчин цагт бол одоо ингээд айл улган дээр бараг ингэж тавиад байдаг. Энэ маш буруу. Энэ ингэж тавьсан тохиолдолд ерөнхийдөө өөрийн багш болон аавтайгаа тоглохдоо хөндлөлт үзүүлэх зорилгоор ийм улаан хасаан дээр ганцхан улаан хасаа тавьдаг. Ийм л боломж байсан гэж ерөнхийдөө эрт дээр үеэсээ ярьдаг байсан. Орчин цагт бол одоо ингээд бараг айл улгантай тоглоход улаан хасаан дээр хасаа тавьдаг ийм ёс уламжлал бий болчиход байна. Энэ уламжлалыг ерөнхийдөө хойч үедээ залуучуудаа сургууль хэлэхэд ерөнхийдөө улаан хасаан дээр хасаа тавих маш буруу шүү. Зайлшгүй тавих болсон шалтгаан зайлшгүй хөндлөлт үзүүлэх хүнтэйгээ тоглохдоо хөндлөлийн журмаар ингэж л улаан хасаан дээр одоо нэг улаан хасаанаасаа илүү хөндлөсөн хүн дээрээ улаан хасаан дээр хасаа тавьдгаас биш бус үед бол мөнхөд улаан хасаа энэ багийн сүл тиймэр багийн одоо байнга ингэж дээр нь юм тавьж байгаа хамгийн ариун хасаа улаан хасаа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө орчин цагийн шагааны энэ сайхан залуучууд маань энэ сайхан өв соёлоороо хичээллэж яваа энэ цаг үед энэ улаан хасааны ёс гэдгийг бодох хэрэгтэй. Хойштон сайхан залуучууд маань шагаа тоглохдоо улаан хасаан дээр битгий хасаа тавьж байгаарэ. Зайлчгүй яалчгүй хөндлөлт үзүүлэх хүнтэйгээ тоглохдоо улаан хасаан дээр хасаа тавихаас биш бус үед мөнхөд улаан хасаагаа дээр нь тавьж ингэж юу яаж байгаарэ, нийлж байгаарэ гэдэг ийм захиж хэлэх гэсэн юм аа. За бас нэг улаан хасааны нэг ёс байна. Тэр нь улаан хасаан дээр хасаа гаргадаггүй яг одоо энэ уламжлалтай уялдаатай нэг ёс байгаа. Тэр нь хасаа сур хураах. Хасаа хураахад одоо энэ залуучууд бол одоо хамаагүй хурааж байна. Энэ бас ёстой уламжлалтай дээ. Тэгээд ерөнхийдөө энэ улаан хасааны ёс саяын ярьсан яг ёстой уялдаа холбоотой бас нэг зүйл байгаа нь сур хураах ёс байгаа. Энэ сур хураана гэдэг маш их бас ёстой дээ. Тийм учраас одоо энэ сүүлийн залуучууд маань энэ сур хураахыг бас сурж аваарай. Энэ бичлэгээс бас чадах чинээгээр хүргэж байгаа энэ хүү бичлэгийг бас өөрийн оюун ухаандаа тунгаагаад хойштон бас бодоорой. За сур хураахад бол ерөнхийдөө тохон дээрх 15 хасааг аргаатайгаа ингэ сайхан тэгшил сайхан байрлуулад хамгийн арын хасааг хойшин татаад улаан хасааг аргаатай давхар аваад хамгийн ард тавиад улаан хасаагаа аргаан дээгүүрээ гаргаж ингэ тавьдаг. Ингэх бол улаан хасаан дээгүүр ямар ч юм гарахгүй байгаа. Хасаа гарахгүй гэсэн үг. Тэгээд энэ дээрээс ингэж сураа хураалаа
буцаа тавихтаа аргаа удаасаа хоёроо давхраар нь ингэж өргөд тавиаж ингэж тавиад удаасаагаа буцаа дээгүүр нь гаргаад ингээд энэ гिचрээ хасаачаа ингээд үлддэг. Ингэж удаасааг эрхэмлж эртдээр үеэсээ явсан ийм чаахан түүх байдаг аа тэгээд. За энэхүү бичлэгийг минь үзэж байгаа залуучууд энэ сайхан өвлөн текстнэр орчин цагийн шагаа харвааг сайхан тоглож байгаа энэ залуучууд маань тоглохоос илүүтэйгээр ёс дүрм энэ үг дээдсээс уламжилж ирсэн энэ сайхан үг түүхийг жаахан ч гэсэн сурцгаагаарай тэгээд алдаа оноотой бас нэг энэ дээр нэмж хэлэх бас мэдээж энэ дээр бас дутуу хөтөө өмнө зөндөөн байгаа бах. Тэгэхээр мэддэг нэгэн сайхан энэнийг баяжуулаад нэмээд энэ сайхан орчин цагийн шагаа харваанд тоглож байгаа залуучуудаа энэ сайхан үг түүхийг сурталчилж өгөөрэй, таниулж мэдүүлж өгөөрэй гэж ялангуяа хамтууд буурлуудаасаа дээд үеийнхээ сайхан харваач нараас хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.